Бүгдд нь өглөө өдөр оройн төгөргий. За өнөөдөр Монголын анхны гардаа сүнэлтийн усын аврах шалгуурлах тэмцээн болох гэж байна. За энэ Дашуун жил группийн байранд болох юм байна. Та бүхэнд таймлаг хүрэх болно. Суппортой ажиллах хэрэгтэй байсан. оны 10 дугаар сарын 25-ны өдөр энэ мэдээлсэн өдөр Монголын экспортын түүх нэгэн спортоор баяжиж Монгол улсын анх дугаар улсын явах шалгаруулах тэмцээнээ зохион байгуулж Zaten babamın üstüne ortalığı kulturun ara gidiyor. Bunun babası bu sporun Хэдэн настай вэ? 5 настай. Гардаар сүнэлт тэмцээнд чамаа хэн бэлдсэн бэ? Аав. Бэлдсэн. Хэд сүнэсэн бэ? 20 20 30 40 хүнээсэн биз те? За аавда баярлаа гээл дээрээ. Тийш хараа дээр. Аавтай байстай. Хаанаас оролцсон бэ? Үтгэжлийн халдраг төвш. Хөвсгөл аймгийн хатгал тосгоноос оролцсон биз те? За нутгийнхандаа минь түргээрээ. Амьд зүрши. За баяр хүргэе. 아무 어떤 게 보고 오늘은 글쎄 여러분 어떻게 한번 찾아보실게요. 좋아, 아이 마스카라 보이자. 아빠도 솔직히 너무 하는 게 너무 좋네.
За гар дээр сонирхолтын анх дугаар улсын тэмцээнд биднэрт одоо сонигчлуу пэйжээр алдаршсан Премлед өрч маань оролцлоо. За 1000 сонирж өөрөө ур чадвараа гайхшрууллаа. Та сэтгэлдээсээ хуваалцаач. Би Дундгов аймгийн Дэлгэр цогт зумын харьяат захир хайрганы угуул хүүхэд манай баг 15 байгаа. Би одоо саяхан 7 сард Хөх хот руу явсан. Цагт 1800 сонирхолт хийсэн. 3 минутын хугацаанд 167 сонирхолт хийж амжилт олсон. Тэрнээс өөрөө маш их урам олсон. Тэрнээс хойш сонирхолтоо бүр идэвхтэй хийж 3 сарын хугацаанд 1000 сонирхолтыг хийж чадсан байгаа. Сая тэгээд 10 сард Монгол улсын аврах шалгаруулах анх дугаар тэмцээнд хараад сарын өмнөөс ахуулаад бэлтгэлээ хийж эхэлсэн. Өнөөдөр 1000 сонирхолтой амжилттай дуусгах чадсантай үнэхээр баяртай байна. За залуучууд өөрсгч нь одоо 1000 сонирх хүч чадалтай болохын тулд ер нь хэдэн жил хичээлэх хэрэгтэй вэ? Ямар спортоор хичээлвэл түлхүү болох вэ? Би бол одоо гар сонирхолтоор хичээлж эхлээд яг 3 жил болж байна. 3 жилийн хугацаанд сэтгэл зүйн дэсэс төвчээр гэдэг зүйлийг бол маш их өөрөөсөө гаргасан. Сэтгэл зүйн дэсвэр төвчээр гэдэг бол ялч хүн Монгол залуус байх ёстой зүйл. Ер нь бол тэгээд ажил дуусны дараа орон унтахаас өмнө ч юм уу 50 удаа, 100 удаа янз янзаар сонирхолтой хийждэг байсан. Өдөр болгон тогтмол сонирж ажлын амжилтанд хүрч штэ тийм ээ? Тэгэн хаяа хитрхи ядарсан үед амарна. Тэгэл өөрийнхөө биеийг харж байгаа л. Гар сонирхолт хийгээд гоё битэй болдгийг Монголынхаа залуучуудад харуулахыг хүссэн. Өнөөдөр 1000 сонирхолт хийснээр би миний бие бол шал өөр болсон гэж үздэг би маш их итгэлтэй байгаа. За тэгвэл одоо өөрийг нь дэмждэг болон гэр бүлийнхэнтэй мэдлэгээ төшөөлөөч. Намайг дэмжиж байгаа Stock Plus компанид маш их баярлж байгаа. Хамт ажилладаг залуучууд болон намайг өнөөдөр энд үзсэн найзуудтай маш их баярлалаа. Тэгээд надад өргөлж урам дэм өгдөг ээжтэй бас маш их хайртай шүү. Уурлууж гомдоож ирсэн бол уучлаарай. Хүн таныхаа ачиг заавал хариулна. За хүүхэд залуучуудыг уриалж өөрөө ч бас ингээд 1000 сонирхолт хийжтэй челленжийг эхлүүлээд бүгд нь урам зориг өгч байгаа хамт олон танай баг хамт олонд маш их баярлалаа. 15-аа оролцоод бүгдээрээ амжилт гаргаад явж байгаа юм байлээ те. За баярлалаа. Баярлалаа. Та бүхэнд ч бас амжилт хүсье. Ийхүү Монголын гар дээр сонирхолтой улсын аврах шалгаруулах анхны тэмцээн зохион байгуулагдаж дууслаа. 21 аймаг 9 дүүргээс нийт 300 гаруй тамирчид оролцлоо. Тэмцээнийг зорин ирсэн нийт тамирчидтай баяр хүргэе. Та бүхэн бүгдээрээ ялгч юм шүү. Өөрийгөө сарин улсын чанартай тэмцээнд оролцож байна гэдэг бол бас нэгэн амжилт юм аа. Зохион байгуулсан Монголын гар дээр сонирхолтой холбоо Ташаанжил групп MMB спорт телевиз Эрүүл Монгол хүн хөтөлбөөн бие хамаар спортын улсын хороо та бүхэндээ маш их баярлалаа. Энэ жилийн тэмцээн бол маш сайн зохион байгуулалттай болж өнгөрлөө. Тэгэхээр дараагийн жилийн улсын тэмцээн илүү дараагийн төвшөнд зохион байгуулагдах нь бол харагдаж байлаа. За энэ хүртэл үзсэн та бүхэн маань лайк, subscribe дарахаар битгий мартаарай. Дараагийн дугаар уулзтлаа. Түр баяртай.